Аз намхан далайн бүс нутгийн худалдаа айлж үйлдвэрийн танхимын нэгдсэн холбооны ерөнхийлөгч тэргүүдэд төлөөлөгчд энэ өдрүүдэд манай улсад айлчилж байгаа. Тэд өнөөдөр Монголын үндэсний худалдаа айлж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагуудын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ. Аз намхан далайн бүс нутгийн худалдаа айлж үйлдвэрийн танхим нь 27 орны худалдаа айлж үйлдвэрийн танхим болон бизнесийн холбоодыг нэгтгэж бүс нутгийн хэмжээнд бизнес эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм а. Тус байгууллагын тэргүүн Бенедикто Южеко тэргүүтэй төлөөлөгчд энэ өдрүүдэд манай улсад аль биесний айлчлал хийж Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдлыг сонсож хамтран ажиллах нөхцөлийг судлаж байна. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Малайз, Филиппин, Энэтхэг, Хонконг, Непал, Пакистан улсын 35 төлөөлөгчд багтсан байна. Тэдгээр Азийн орнуудын бизнес эрхлэгчтэй Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар Монгол улсад эрчимтэй хөгжүүлсэн уул уурхайн асуудал, техник технологи үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон чухал асуудлаар саналж юм а. Уул уурхайг дагсан нөгөө дагалдах үйлдвэрлэл үйлчлэгийг Монголд бий болгох. Энэ дээр одоо бид маш их хацуулж яагаад гэвэл өнөөдөр бид альбаа үйлчлэгийг дотооддоо бий болгож иж ажлын байр нэмэгдэнэ. Хүмүүс маань цалинтай амьдралтай болно. Тэгэхээр энэ том уул уурхайн салбарыг бишээд бид нөгөө туслах үйлчлэгийг дотооддоо бий болгох ёстой. Тэгэхгүй бол энэ салбараа дагсан үйлчлэгчнүүдээ гадаадаас авах юм бол урдгийн адил ялгаагүй тийм үйлчлэг бий бол энэ утгаараа бид ялангуяа одоо энэ оюун толгой таван толгой дагсан том эрдэс баялаг үйлдвэрлэлүүд төсөглөөд Чөөрт аж үйлдвэрийн парк байгуулан гэж байна. Дархан хотод аж үйлдвэрийн парк байгуулан гэж байна. Тэр аж үйлдвэрийн парк руу орох энэ хөрөнгө оруулалтыг энэ улсуудаас хамтарч татвар оруулах тэгээ харилцаа ашигтай ийм үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр нийтэд хандлт туршилт хийж байна. Монгол улсад айлчлж байгаа Азийн орнуудын бизнес эрхлэгчид уул уурхай, барилга дэд үтсийн салбарт хамтран ажиллах талаар судалж байгаа илэрхийлсэн. Тэд хамтран ажиллагааг амжилттай өрнүүлж чадвал Монгол улсын эдийн засагт эрг нөлөө үзүүлэх сайн талтайг онцлсан. Ингэснээр иргэдийн амжиргааны түвшинд ч сайн нэр нөлөөлнө гэж байна. Өнөөдөр бид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бизнес эрхлэгчтэй уулзалт хийлээ. Мөн Монгол, Филиппин хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд санамж бичиг гарын үсэг зурж хамтран ажиллагаагаа шин шатанд гаргаж байна. Бид Монгол улстай уул уурхай болон бусад салбарт хамтран ажиллах төлөвлөгөөтэй ирсэн. Цаашид ямар салбарт хамтран ажиллаж болохоор байна. Тэр бүгдийг бид судалж байна. Ер нь Монгол улс ариун нэлтүүхтэй газрын баялаг ихтэй орон учраас эдийн засгийн өсөлтөч сайн байх учиртай. За энэ ч үүднээс бид олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тус холбоонд 2002 онд үндсэн гишүүнээр элсэж холбооны үйл ажиллагааг Монголын бизнес эрхлэгчид хүргэх ажлыг зохион байгуулж ирсэн байна. Үүний үр дүнд Монголын бизнес эрхлэгчдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд үйл ажиллагаа явуулах тал дээр дэмжлэг үзүүлж ирж байна. Мэдээллийг бүрдүүлсэн Чанар бэлтгэлээ.